Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. 2006 оны 6 дугаар сарын 20-ны орой 19 цаг 30 минут орчим Нидерланд улсын Роттердам хотын цагдаагийн хэлтсийн Рена Бомс цагдаагийн дарагт Оудемас голын Малгат хэсгээс сэжиг бүхий цүнх олцсон тухай мэдэрсэн байдаг. Дуудлагын дагуу шалхахаар 2 цагдаа очсон бөгөөд тэд цүнхийг нээж үзэхэд цүнхэн дотор хүний тасарсан зүүн хөлийн хэсэг байсан. Үүнийг харсан цагдаа нар шуудхан л удирдлагууд руугаа мэдэгдэн мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн байна. Тухайн хэргийг Марко Синц мөрдөгчөөр ахлуулсан мөрдлөгийн баг мөрдөж эхэлсэн. Марко Синц мөрдөгч хэргийн газар очиод мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэйгээр зохион байгуулж, үлдсэн биеийн хэсгүүдийг яаралтай олох, эрен хайх ажиллагааг эхлүүлсэн. Дараагийн өдөр буюу 6 дугаар сарын 21-ний өдөр аврагчдын баг Аудемас голын Малгат хэсгийг бүхэлдэн самнаж, бусад биеийн хэсгүүдийг эрен хайсан боловч юу ч олж чадалгүй ирэл мухардсан. 6 дугаар сарын 22-нд нэгэн офисын ажилчид авто зогсоолд сэжигтэй цүнх олж тэд цүнхний талаар цагдаад мэдэгддэг. Цагдаа болон мөрдөгч нар дуудлагын дагуу машин зогсоол дээр ирж тухайн цүнхийг тойруулан тууз татаж цагаан комбинезон өмсөн болгоомж дагавар цүнхийг нээсэн бөгөөд дотор нь цэнхэр ба саарлонгийн хог юутнууд улбар шарангийн бэхэлгээ хийдэг хуванцар болон цагаан нилонон утас байгааг илрүүлдэг. Мөрдөгчид эдгээр зүйлсийг бүрэн шалгаж шинжээчдийн багт хүлээлгэн өгсөн. Тэд ойролцоох газруудыг шалгаж дахин нэг цүнх олсон ба цүнхнээс маш муухай үнэр гарч байсан бөгөөд мөрдөгчид цүнхийг нээж үзэхэд цүнхэн дотор хүний тасарсан хагас бие байсан байдаг. Мөн цүнхийг илүү хүнд болгохоор замын чулуу болон тоосго хийсэн байв. Энэ нь цүнхийг гол руу хаях гэж байсан гэдгийг илэрхийлж байна хэмээн мөрдөгч нар үтсэн. Үүний дараа 7 дугаар сарын 13-ны өдөр ахмад наснууд Машовынд нэгэн цүнхийг олж цагдаа нарт мэдэгддэг. Цагдаа нарыг ирэхэд дуудлага өгсөн хүмүүс айж сандарсан байдалтай байсан. Тэд цүнхийг олоод цагдаа нарт дуудлага өгөхөөсөө ч өмнө нээгээд үзчихсэн байв. Мөрдөгч нар цүнхийг нээхэд эмэгтэй хүний тасарсан толгой баруун хөл байхыг олжээ. Энэ үйл явдлын дараа тухайн хэрэг олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Мөрдөгч нар олдсон бүх биеийн хэсгийг шинжээчдийн багт хүлээлгэн өгч ДНХ-гийн шинжилгээ хийлгэсэн бол бүх биеийн хэсгүүд нь нэг хүнийх гэдгийг баталдаг. Хэдий тасарсан толгой олдсон боловч түүний царай дүр төрхийг тодорхойлох ямар ч боломжгүй байв. Харин биеийн хэсгүүдийг тус бүртэн наривчлан шинжилж хохирогчийн өндөр биеийн жинг тодорхойлсон ба өсөлтийн эсүүд нь нээлттэй байсан. Мөн сугны яс өсгийний шинжилгээний хариуг харгалзан үзэж шүүх эмнэлгийн эмч нар хохирогчийг өсвөр насны охин байсан байх хэмээн таамагладаг. Эхэндээ охины нас нь 10-аас 16 насны хооронд байсан гэж таамаглаж байсан ч тэд шүд гарган авч наривчлан шинжилсэн байна. Шүдний доторх шугамыг тоосноор хохирогч нь 12-оос 17 насны хоорондох өсвөр насны охин болохыг баталжээ. Үхлийн шалтгааныг харин тогтооход бэрхшээлтэй байв. Толгой хэсэгтээ зарим нэгэн гэмтэл авсан байсан хэдий ч энэ нь амь насанд ямар ч аюулгүй байсан гэж Нидерландын шүүх эмнэлзэн институт дүгнсэн. Энэ бүх зүйл болж байх хооронд ч хохирогчийн биеийн үлдэгдлүүдийг хайхаар томоохон мөрдөг шалгах үйл ажиллагаа үргэлжилж байсан. Гэвч үлдэгдэл хэсгүүдийг олж чадаагүй л байв. Мөн мөрдөгчид сураггүй алга болсон хүүхдүүдийн жагсаалт, орон гэргүй хүмүүст туслах төвийн бүртгэл болон сургууль зэрэг газруудаар хайлт хийж хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдүүд байгаа эсэхийг шалгасан ч ямар ч мэдээлэл олдохгүй байлаа. Түүнчлэн охины толгой нь маш их гэмтсэн тул цагдаа нар охины дүр төрх бүхий тодорхойлох ямар ч боломжгүй мөн нэрийг нь ч олж илрүүлж чадаагүй тул Мас голын охин гэдэг нэрээр нэрлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа урагшлахгүй зогсонх байдалд бараг л ороод байх үед сэжиг бүхий спорт цүнх дахин олдсон байдаг. Спорт цүнхэнд зүүн хөлийн үлдсэн хэсэг байсан бөгөөд энэ нь мөрдөгч нарт хэргийг илрүүлэх итгэл найдварыг өгсөн байна. Олдсон цүнхийг судалсны дараа тус цүнхэн зах болон онлайн дэлгүүрүүдээр яг одоогийн байдлаар 4500 орчим худалдаалагдаж байсан. Мөн өмнө нь Нидерланд улсад 16,000 гаруй худалдаалагдчихсан байгааг илрүүлсэн. Шалгалтын явцад Делото компани жил бүрийн захиалга дээрээ хамтран ажилладаг дэлгүүр төвөдтэй бэлэг болгон өгдөг байсныг бас олж мэддэг. Энэ замаар 1100 гаруй цүнхийг олж тогтоож чадсан. Түүнчлэн Роттердамын цэвэрлэгээний газар 2000 ширхэг цүнх ажилчдаа тараасан бөгөөд цагдаа нарт бүх үйлчлүүлэгчийн мэдээллийн сан салгасан ч ямар ч дүнд хүрээгүй.
Мөн спорт сүнх дотор 35 ширхэг олбор шарангийн бэхэлгээний хуванцар байжээ. Эдгээр нь тусгай тэмдэгттэй кабелийн шошгууд байсан бөгөөд энэ бэхэлгээний хуванцрууд нь Нидерландад газар доорх цахилгаан кабелуудад суулгадаг тусгай тэмдэгттэй адил байдаг. Энэ тэмдэг нь цахилгаан сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд техникийн ажилтан уг шошгоор гэмтэлтэй кабелийг олж мэддэг юм байна. Харамсалтай нь мөрдөгчид цахилгаан сүлжээний газар очиж тухайн бэхэлгээний талаар мэдээлэл хайсан боловч алдагдсан алга болсон шошго байхгүй гэснээр ямар ч мэдээлэл олж чаддаггүй. Мөрдөгчид олон нийтэд хэргийн талаар мэдээллийг тогтмол өгч хуваалцаж иргэдтэй хамтран ажиллах нь энэ хэргийг шийдэж чадна гэдэгт итгэж эхэлсэн. Өмнө нь дурдсанчлан хохирогчийн нүрийг таних боломжгүй байсан тул мөрдөгчид охины дүр төрхийг хиймлэр сэргээн хийхээр шийддэг. Харин Нидерландад энэ төрлийн техник хэрэгсэл хийх боломжгүй байсан ба мөрдлөгийн баг Шотланд руу явсан. Тэнд Каролина Уулкинсон, Полоринец гэх хоёр хүнтэй холбогдож охины дүр төрхийг сэргээж өгөхийг хүсэж Маас голын охины дүр төрхийг бүтээж чадсан байна эцэст нь. 2006 оны 10 дугаар сарын 3-нд хэргийг улсын хэмжээнд зарлаж, эрен сурвалжлах хүсэл гэх хөтөлбөрөөр танилцуулсан. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг ахин татаж хэд хэдэн хүний талаар мэдээлэл ирсэн ба цагдаа нарын илүү анхаарлыг татсан мэдээлэл нь 3 хүнээс 1 хүний талаар алга болсон мөн төстэй харагдаж байна гэх дуудлага байдаг. Мэдээлэл өгсөн хүмүүс түүнийг Джессика хэмээн хэлсэн нь цагдаа нарын мөрдлөгийн явцыг хурдсгаж чадсан. Цагдаа нар спорт сүнхийг ахин судалж эхэлсэн ба Deloitte компани жагсаалтанд Джессикагийн аавын нэр байгаа нь тогтоогддог. Түүнчлэн Джессикагийн аав нь 2 дахь сүнх олсон машин зогсоолд байрлах газрын ойролцоох тосны станцад ажилладаг байлаа. Үүн дээр дүгнэлтийн цагдаа нар Джессикагийн аавыг гол сэжигтэн гэж үзэн цагдаа нар түүнийг илүү нарийн мөрдөн шалгахаар түүний гэрээг нэгжих зөвшөөрөл авч түүний гэрээг нэгждэг. Нэгжлэгийн явцад цагдаа нар анхааралтай судалсан бөгөөд түүний гэрт Джессикагийн цусны жижиг хэмжээний толгой олдсон бөгөөд өөр ямар нэгэн нотлох баримт олдохгүй байсан тул цагдаа нар люминолоор шалгасан. Харин тэр үед нь арилгасан цусны толгойд ил гарч ирсэн байдаг. Мөн шалгалт хийж байх үед хэргийн нотлох баримт болж чадах үед тууз болон шатаах шингэн олдсон. Түүнчлэн газар доорх кабелийн тэмдэглэгээтэй олбор шар бэхэлгээ хийдэг хувцруудыг ч олдсон. Нотлох баримтууд нь спорт сүнхнээс гарч ирсэн зүйлстэй харьцуулахад яг адил байсан. Цагдаа нарт Джессикагийн аав нь бэхэлгээний хувцруудыг хаанаас болсон гэдгийг шалгах дахин нэг хүн даваа гарч ирсэн байдаг. Мөрдөгч нар ч тууштайгаар шалгалтаа үргэлжлүүлсэн. Энэ үед Амстердамын Эбургийн ойролцоох орон сууцны хорооллын цахилгааны шугамын кабель харьцангуй цөөн тэмдэглэгээтэй бэхэлгээний хуванцар байгаа гэдгийг олж мэддэг. Тус хороонд ажиллаж байсан кабель хариуцсан ажилтан нь бэхэлгээ хийдэг хуванцруудыг цэвэрлэгээ хийж байхдаа авч хуванцар бэхэлгээнүүдийг хогийн савнд хаясан хэмээн гэрчилдэг. Тухайн гэрчийн мэдүүлгээр хаysангийн хогийн савыг тодруулахад тус хогийн сав нь мөн л Джессикагийн аавын ажиллаж байсан газартай ойрхон байсан. Энэ нь түүний гэмт хэрэгтэн гэдгийг 100% нотолж байна хэмээн цагдаа нар үзсэн. Түүний гэрээг дахин шалгахад цагаан нилонон утас бүхий хайрцаг болсон ба энэ нь хэрэг талбагдах шинэ нотлохоо болж чадсан цүнхнээс олдсон цагаан нилонон утастай бас мөн яг таарч байсан. За тэгвэл Джессикагийн аав гэж чухам хинбэ? Түүнийг Антонио гэдэг ба тэрээр хөлөг онгоцны ажилтан байв. Мөн эхнэрээсээ салсан ганц биеийг эцэг байдаг. Эхнэрээсээ салснаасаа хойш тэр сэтгэл зүйн хямралд өртсөн. Антонио сэтгцийн өвчтөй байснаас гадна олон жилийн турш сэтгэл зүйн дарамттай байсан ба мансууруулах бодис байнга хэрэгэлдэг мансууруулах бодисд донтсон нэгэн байлаа. Нэгэн хөршин хэлэхдээ Антониогийн гэрээс нэгэн өдөр хачин дуу чимээ гарахыг сонсож байсан. Тэгэхдээ ямар нэгэн муу зүйл болсон гэж бодоогүй тул цагдаад хандаагүй хэмээн мэдүүлэг өгдөг. Джессикагийн ээж буюу түүний салсан эхнэр энэ бүх зүйл болоод байх үед ганцхан удаа Джессикаг хаана байгааг ямархуу байгааг асууж залгасан. Харин хариуд нь Антонио тэр явсан гэж хэлээд устсаа тасалж гисэн байдаг. Харамсалтай нь Джессикагийн ээж энэ талаар цагдаад мэдэгдээгүй.
Учир нь Джессика өмнө нь гэрээсээ зүгтааж байсан бөгөөд тэр үедээ нэгэн сайхан сэтгэлд эмээгийн амьдарч байв. Тухайн үед тэр эмээ цагдаа руу дуудлахын Джессика гэх охиныг гэртээ авчирсан. Тэр гэр бүлийн хүч хэрхээлэлд өртсөн, тэр гэрээсээ дайцсан. Түүнийг буцааж явуулахаасаа айж байна хэмээн мэдүүлсэн байдаг. Энэ үйл явдлаас улбаалан Джессикагийн эцэг Антонио нь цагдаа болон хүүхэд хамгааллын байгууллагуудын хяналтанд орсон байна. Тиймээс Джессикагийн ээж түүнийг дахин эмээгийнхээ гэрт очисон байх гээд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг. Энэ бүхний эцэст Антониог төрсөн охиноо хөнөөсөн хэрэгээ баривчлан хордог. 2008 онд түүний шүүх хурал болсон ба прокурорын талаас 2 гишчээс мэдүүлэг авдаг. Эхний гишүүн тухайн үед түүнд үйлчилсэн таксины жолооч байв. Тэр жолооч мэдүүлэхдээ Антонио гэрээсээ нэг том даавн чемодан авч гарч ирсэн. Харваас тухайн чемодан нь их хүнд жинтэй байсан гэж харагдаж байсан. Харин би буцахдаа Антонио чемодангүй байсныг ч мөн анзаарсан. Гэхдээ яг хаана очисныг нь санахгүй байна хэмээн мэдүүлдэг. 2 дахь гишүүн түүний салсан эхнэр мэдүүлэхдээ бид хэдий салж Джессика эцэгтэйгээ үлдсэн боловч Джессика бид хоёр үргэлж халуун дулаан харилцаатай байсан. Харин сүүлийн хэдэн сар би түүнтэй холбоо бариагүй. Антонио миний дуудлагад огтхон ч хариу өгөөгүй. Би өдөр бүр залхдаг байсан. Тэр ганцхан удаа утас аваад Джессика явсан. Тэр сайн байгаа хэмээн хэлсэн гэх мэдүүлгийг өгдөг. Харин Антониогийн өмгөөлөгч Каспер Инксман түүнийг өмгөөлөхдөө энэ хэрэгт нууцлагдмал байгаа олон зүйлс байна. Хангалттай нотлох баримт байхгүй, түүнд охиноо хөнөөх ямар ч шалтгаан байгаагүй. Джессикагийн нас барсан шалтгаан тодорхойгүй байгааг үндэслэн Антониог буруугүй хэмээн өмгөөлдөг. Харин Антонио шүүх хурал дээр ихэнхдээ чимээгүй байсан ба өөрийнхөө үйлдэлийг ямар нэгэн байдлаар зөвтгөөгүй мөн хэрэг үлдэж байхдаа ямар нөхцөл байснаа санахгүй байгаагаа хэлсэн байдаг. Шүүхээс түүнийг 8 жилийн хорих ялаар шийтгсэн ба хоригдож байх хугацаанд сэтгцийн эмчилгээнд хамрагдах ёстой гэх шийдвэрийг гаргадаг. Учир нь сэтгцийн өвчтөй гэмт хэрэг үлдэж байх үедээ өөрийнхөө үйлийг ухамсарлах, хариуцлага хүлээх чадваргүй байсан гэд Антониодын бага ялуунаас гэсэн хэдий ч шүүхийн шийдвэрийн дараа Антонио шүүхийн шийдвэртээ санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж давж заалдах шатны шүүхэд хандсан. Гэхдээ шүүхээс энэ хүсэлтийг нь хүлээн аваагүй. Харамсалтай нь Антонио гин буруутай хэмээн шүүхтээр тогтоогдож ялаа авч хоригдож эхэлсэн ч түүний үлдсэн аимшигт хэргийг бүхэлд нь тайлбарлах ямар ч боломж байгаагүй. Яагаад охиноо хөнөөх болсон шалтгаан, охиныг амь насаа алдахдаа ямар байдалд байсан, түүний олдоогүй үлдсэн биеийн хэсгүүд хаана байгааг ингээд цагдаач тэр, шүүгч тэр, түүний охины ээж тэр ерөөсөө мэдэж чадаагүй. Тэгээд Джессика 1994 онд төрсөн. Тухайн үед аавынхаа гарт аллагдахдаа 12 настай юм бяцхан охин байсан байдаг. За та энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийнхөө санал бодлыг сэтгэл хэсэгтүүлдээгээрэй. Баярлалаа, баяртай. Figures blur and vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove. Shadows in the mist, they twist and turn and fade. Mystery and fear intertwine in night.